Дараагийн мэдээ. Нийт 5002 айлын Солонго 1-2 орон сууцны барилгын ажил 60% гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Эхний ээлжийн 2500 айлын орон сууцыг эх 7 дугаар сард ашиглалтад оруулж, улсын комист хүлээлгээ өгөхөөр төлөвлөжээ. Тухайн орон сууцад түрээслээд өмчлөх хэлбэрээр хамрагдах иргэдийн сонгон шалгаруулалтыг 100% захимаар зохион байгуулна. Үзэгчдээ НТV телевизийн сурвалжлах баг Солонго 1-2 төслийн талбайд ажиллаж байна. Тэгэхээр төслийн хүрээнд 17.9 га талбайд нийт бол 66 блок барилгыг барьж ашиглалтанд оруулах байгаа. Үүнээс бол эхний ээлжинд 27 блок барилга бол барилгын явц нь нэлээдгүй гүйцэтгэлтэй 90 орчим хувьтай явж байна гэдэг бол барилгынхан бол хэлж байна. Бид бас сая эхний ээлжийн төгчгсөн барилга руу бас орж танилцлаа. Ингэхэд бол хүн ороод амьдрахад бол ерөөхдөө бэлэн болчихсон ийм дүр зурагтай. Гагцхүү гаднах тогтчлтын зарим нэг ажлууд бол дутуу байна гэдэг бол хэлж байна. Тус барилгын тухайд бол гадна хүүхдийн тоглоомын талбай нь бол хүүхдэд ээлтэй байдлаар шийдэгдсэн. Мөн сургууль цэцэрлэгийн барилгыг мөн барьж ашиглалтанд оруулна гэдгээрээ онцлогтой байна. 8 дугаар сар 9 дугаар сард хүлээлгэж өгсөн тохиолдолд журмынхаа дагуу гэрээний дагуу айлуудаа оруулах энэ ажлыг дөрвөн шуурхай хамтар зохион байгуулахыг бас хүсэж санал тавьж байгааг бас хэлнэ. Тийм болохоор энэ буян тухай энд баригдаж байгаа энэ президент хотгон дээр бол 2026 оны 9-10 дугаар сар гэхэд эхний ээлжийн 2400 айл засгийн газрын тогтоолоор батлагдсан төрийн орон сууцыг иргэдэд түрээслэх, борлуулах журмын дагуу 2400 айл эхнээсээ орж эхэлнэ гэж ойлгох хэрэгтэй байна. Эхлээд ингээд юунуудыг хүмүүсийн мэдээллийг сайн хэмжээнд авъя, ирэмбэлж өгье. Тэгэхээр доод чинь орох шаардлага хангаагүй байх тухайн мөчт нь хэлье. Би эргээсэн дугаараа орлоо тодорхой 1 минутын дотор та ийм шаардлага болмоос та юунд сонгон шалралт орох боломжгүй байна гэдэг. Нөгөө талдаа бүрдчих юм бол та хэдэн оноо авлаа ч гэдэг юм. Энийг шууд бодитоор хэлээд явъя. Нөгөө талдаа тодорхой байрууд дээр бид нар юу орлоо шүү дээ. Сонгон шалралтууд ороод үр дүнгууд гарлаа. Тэгэхээр нэг хувийн мэдээллийн нууцлалын тухай хуультай холбоотойгоор тодорхой мэдээллүүдийг шалгарсан хүмүүсийн мэдээллүүдийг бид нар гаргаж өгье гэж. Яагаад энэ хүн надаас илүү болчихж байгаа гэдэг юм уу? Төрөөс явж байгаа төслүүд маань айгүй их гацалтай явдаг. Манай бусад өөр төслүүд ирэхэд гацалж. Манай төсөл бол яг төсөл ихснээс хойш ямар нэгэн байдлаар төслөөр ямар нэгэн зогсолт үүсгээгүй. Яг төлөвлөгөөнийхөө дагуу бидэд төсөл ихснээс хойш 41 сарын хугацаанд энэ төслийг дуусгах гэрээтэй байгаа. Тэр маань болохоор 27 оны 7 сарын 31-нд дуусах байгаа. Тэрнийхээ хүрээнд бидэд эхний ээлж 2040 айлгаа энэ оны 7 сарда бүх ашиглалтанд оруулж 2027 оны 7 сарын 31-нд үлдсэн барилгуудаа бүгдийг 100% ашиглалтанд өгөхөөр яг ажиллаж байгаа. Солонго 1-2 төслийн хүрээнд түрээслээд өмчлөх хэрэгтэйг сонгон шалгаруулахдаа төрийн үйлчилгээний ажилтан 25%-ийг, төрийн албан хаагч 15%, ахмад настай 18%, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 10% байхаар тооцжээ. Мөн залуу гэр бүл олон хүүхэдтэй олон өргөх толгойлсон гэр бүлүүдийг хамруулах зохицуултыг тусгасан байна. Хэрэв та эдгээр бүлэгт багтаж байгаа бол төрийн орон сууцны корпорацийн сайт руу орж төслийн нэрийг сонгоно. Ингээд өөрийн зорилт бүлгийг сонгож регистрийн дугаар, утасны дугаарыг оруулах юм аа. Ингээд 1392 дугаартай баталгаажуулах код илгээснээр төр өөрт байгаа таны мэдээлэл дээр үндэслэн иргэнийг 100 онооны системээр ирэмблэхээр боловсруулж байгаа гэсэн юм аа. Хэрэв таны болон гэр бүлийн хүний тань нэр дээр орон сууц бүртгэлтэй бол мөн хөдөө орон нутгийн иргэн бол сонгогдох боломжгүй гэдгийг сануулж байна юм аа.